Монголын үндэсний олон нийтийн радио телевиз олон нийтийн статустай болоод багагүй хугацаа өнгөрлөө. Манайд байх олон нийтийн өмчтэй ганц байгууллагын хувьд олон нийт яагаад ийм телевизтэй байх ёстой? Олон нийтийн радио телевизтэй байх нь улс үндэсний тусгаар тогтнол, үндэсний дархлааны хувьд ямар ач холбогдолтой болох талаар бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Төр өөрөө олон нийтийн сонголтоор бүрддэг учраас төрийн институт яаж ажиллаж байгааг мэдээлэх үүрэг олон нийтийн телевизтэй байдаг. Ийм үүргийг ямар нэгэн арилжааны телевиз хүлээх албагүй, харин сонгогчид олон нийтийн телевиз радиогоос ийм мэдээлэл хүлээж байдаг юм. Төр засгийн үйл ажиллагааг сурталчилж байна уу? Төр засгийн үйл ажиллагааг мэдээлж байна уу? Тэгэхээр одоо олон нийтийн радио телевизүүл төр мэдээлэх үүргийг хүлээж байгаа байхгүй. Энэ бол сурталчилж байгаа хэрэг биш. Зэвсэг барьж улс орныг байлдан дагуулдаг биш, оюун санаа, ард түмний соёлын дархлаагаар улс үндэстэн оршин тогтнодог цагт бид амьдарч байна. Эдийн засгийн сонирхлын бүлэглэл, соёлын түрэмгийллийн өмнө олон нийтийн телевизүүд үндэсний дархлаагаа авчилдах нийтлэлийн бодлогоороо ялгардаг. Монголын үндэсний олон нийтийн радио телевизч энэл жишгээр нийгмийн бүх давхаргад үйлчилж байна. Биднэрт үндэсний хувьд, тусгаар улсын хувьд тэгээд одоо түрүүний миний жишээ авдгаар хүүхэд боловсрал, соёл, заншил, үндэсний цөөнг энэ төр түүх энэ төр гээд төрлөх хэл дээр солонгосын биш одоо төрлөх хэл дээр олон ангид кино контент үзэж харах хэрэгтэй байгаагүй хувьд энэ чинь хин нэг нь хийх ёстой. Хийлгэхийн тулд тэр одоо хэдийгээр эдийн засгийн хувьд ашиггүй боловч үндэсний тэр уламжлал соёлын дархлааг бий болгохын тулд бол зайлшгүй ийм олон нийтийн үндэсний мэдээллийн хэрэгсэл байх шаардлагатай. Тэгэхээр зэрэг хувийн хэл мэдээллийн хэрэгсэл давмгайлсан энэ нөхцөлд бол ерөнхийдөө одоо үндэсний эрх ашигыг хамгаалсан тийм ээ нийгмийн одоо янз бүрийн бүлгүүдэд одоо үйлчилдэг нийтлэг одоо үндэснийхээ нийтлэг эрх ашигт үйлчилдэг ийм хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол орхигддаг юм байна. Угаасаа ийм дуу хоолой бол орхигддаг юм байна. Яг тэгэхээр хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ашигын төлөө байгуулагддаг. Энэ бол ерөнхийдөө л одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сэтгүүл зүйг одоо ашиг олох бизнес гэж үзэж ингэж байгуулагддаг ийм нөхцөлд бол энэ одоо яг нийгмийн тэр тусмаа одоо хүний эрх тийм ээ өсөлтлөө илэрхийлэх хэрэгчлөө цөөнхийн дуу хоолой байх нийгэм тэнцвэртэй мэдээлэл хүргэх гэх мэтийн бүх одоо арчлалын энэ үнд зүйл арчлалын энэ одоо зарчмууд ч алдагддаг учраас энийг олон нийтийн одоо өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл бол илүү хийх юм байна гэдэг үүднээс энийг байгуулдаг энэ жамтай. Үндэсний телевиз радио олон нийтийн телевизийн хуулиар үйл ажиллагаан зохицуулагддаг болсноос хойш эдийн засгийн хувьд төрөөс дэмжлэг авч байгаа. Энэ нь төрийн өмнө амлалт авсан гэсэн үг бишээ. Харин дээрх бүх үүргийг хангалттай биелүүлэх шаардлагатай учраас төрч гэсэн үүргээ биелүүлж төсөв хөрөнгөө зориулсаар ирсэн. Анханасаа их зөрчилдөөнтэй явж хүмүүс арай буруугаар ойлгодог. Тэр нь бол зайлшгүй хангалттай хэмжээний төсөвтэй байх учиртай. Тэр нь засгийн газрын төсөвт орж батлагддаг, улсын их хурлаар тусгай хэлэлцэж батлагддаг. Тэгээд бусад ямар нэгэн компани, пүүс юм улс төрийн нөлөөлөлд орохгүй, бусдаас одоо хандивд юм рекламны зардал авахгүйгээр өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь бусад хувийн телевизтэй радиотой өрсөлдөхүйц хэмжээнд байх учиртай гэж боддог. Тиймээс би олон нийтийн радио телевизийн төсвийг бол хангалттай хэмжээнд бол улсын их хурлаас баталж өгч байгаа гэсэн байр суурьтай байна. Аль нь худал, аль нь үнэн болохыг мэдхэд хэцүү үед мэдээлэл хараат бус тэнцвэртэй байх үүднээс олон нийтийн статустай телевизийг үүсгэн байгуулсан. Тийм ч учраас үзэгч бүрт хүрч нэвтрүүлэг мэдээлэл хүргэх зорилготой санхүүжилтийн нэг хэсэг нь сар бүрийн 1100 төгрөгийн хураамж байдаг. Харин Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1 сарын контент үйлдвэрлэл өдөр бүр 110 минутын мэдээлэл, за сард 40 гаруй удаагийн кино, тийм тооны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, үндэсний цөөнхөд зориулсан суваг, гадаадын 5 хил дээрх радио нэвтрүүлэг зэргээр өдөр бүр баяжиж үзэгчдэд хүрч байна.